Сайн байна уу? Сайн уу? Сайн уу? Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? За манай сургуулийн багш ажилтнаас хамгийн загварлаг хувц хүмүүст нь хинбэ таны бодлоор? Цэвэн багш. За миний хувьд 11 ангийн Бачиргал багш. Багш. Зэв багш. Бачиргал багш. Цэвэн багш. За цэвэн багшны юм байна. Ич цэвэгч. Бачиргал. Цэвэн багш байна. Бачиргал багш байна. Марлмаа байна. Бачиргал багш байна. Орхон заяа байна. Нийгмийн ажилтан Долгор сүрэн байна. Манай сургуулийн багш ажилтнаас хамгийн хөгжилтэй нь хинбэ? Лавгдорж багш. Нар мандах. Лавгдорж 2. Лавдэрч багш. Орхон зай багш. Лавдэрж багш. Лав дөржлөх та. Ганц уу юм уу? Лавгдорж. Лавдэрч. Хөгжилтэй. Бодоод ахыг бодоход тэгээ хөгжилтэй. Уг нь бүгдээр л хөгжилтэй шүү дээ. Хамгийн спортлог багш юм байна таны бодлоо. Мэдээч заал нийтлэл байна шүү дээ. За мэдээж бям насан. Лавгдорж. Бэлгүн. Оюутны. Спортлог гэхээр одоо би мэдлэх та. Бэлгүүн авах. Лавдэрж байна, бэлгүүн байна, оюуны спорт ойлголтой. Насаа юм. Лавгдорж юм байна. Манай сургуулийн багш ажилтнаас хамгийн үлгэр жишээ авах тийм багш. Манай багш нар бүгдээрээ л үлгэр жишээч мундаг хичээнгүй багш гэдэг. За тэр дундаасаа би наран жаргал багшигаа дурдна. Манай наран жаргал багшийн бүх юм маш гоё цэгцтэй юм байдаг. Тэгээ тэр багшаас бас үлгэр жишээ бас их боддог. Залуучуудаас алхтаа зэрэг манай марлаа байна. Бас химиг айгу. Түргэн шуурхай гэж гүйцэтгэдэг. Багш нар болгол өөр өөрийн гэсэн давуу талтай, өөр өөрийн гэсэн онцлогтой бүгд л үлгэж чишээж багш нар гэж боддог штэ. Бүгднгээс төлөвлөж жишээ авч юм залуу багш бол. Багаан л хавсран багшийг би бас яагаад ч бодоод байт юм аа. Манай сургуулийн багш ажилтнаас хамгийн шудраг цантай нь хинбэ? Наран туяа менежер. Манай лавгаал байгаа шүү дээ. Лавдэрч багш. Лавга багш багын. Нар мандах лавга өөр. Лавдэрч. Өөрийгөө ажиллах уу? Булган багш. Ийм инээмсэглдэг тэгээд ер нь байнга инээж авдаг тийм багш. За гамтын багш. Багш нар бүгдээр л нэмсэглээд байдаг шүү дээ. Ганти багш. Хамгийн их тааралддаг, хамгийн их инээж таадаг нар л багш. Гамтын багш. За орхон заяа юм да. Оюука юм болов. Сүнжит маа. За марлмаа багш байна. Орхон зай юм уу? Орхон заяа бол байнгын нэмсгэл. За тэгвэл манай сургуулийн хамгийн бүтээлч багш юм бэ? Инх хориглох. Манай марлаа их сайн шүү дээ. Тэг янз бүрийн юм сонирхолтой. Хамар жаргал багш. Хамар жаргал багш. Наран жаргал багш. Аливаа үйл ажиллагаанд хамгийн бүтээлч багш бол наран жаргал багш. Амраа багшийн хэлээ да. За таны бодлоор манай сургуулийн хамгийн хариуцлагатай багш юм бэ? Хариуцлагатай багш нар мандах багш. Нар мандах багш. Тэгвэл бүгдээрээ хариуцлагатай. Энэ дотроос хамгийн хариуцлагатай нь ишиг жаргал. Нар мандах багш. Нар мандах багш. Нар мандах. Ер нь хариуцлагатай багшд олон бий. Бачиргал байна, марлмаа байна. Хишгсэрэн багшнаас одоо тэгээд итгэвтэй гарцаа. Манай сургуулийн хамгийн юм тийм авьяастай. Юмд авьяастай лавгдорж багш. Орхон заяа. Лавгдорж. Тэгвэл амар хөтгш юм лөө. За бас л лавгдорж багш гэлээ. Хэрвээ та багш болоог байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ? Эцэгч. Ер нь бизнесмен болно гэж боддог байсан. Би зураачлах байсан. Ойлчлоо. Ер нь хамгийн анх бол одоо орон судалгаач. Хэрвээ тоогооч болоог байсан бол ямар мэргэжлд болох вэ? Зэрлэгийн багш гэж боддог байсан да. Одоо ч нийгмийн ажилтан байгаад 10 дахь сургуульд комиссач хийж гадарсан шүү. Эдийн засгч. Тархамс талхаас. Йоо, харин багшлална да. Багш болоог байсан санхүүж мөчлөлт болох байсан. Инженер. Эмч. Имжлэхийг мөрөддөг байсан. Би гэр бүл судлаач юм уу сэтгэл зүйч болох байсан. Тийм би ямар нэг зохион бүтээгч болох байсан юм шиг. Би хүүхдийнхээс вагоны үйлчлэгч болно гэж боддог. Хүчний байгууллагад ажиллаж
сайхан байна. Ана. Багшаа. Эй, багш. Асуулт асууя. Зураг авдаг шин хараад. Байж одоо асуултаа байж бэлдээ. Одоо байж. Энэ асуулт.